2 жил өөрийн гисэн орон гэргүй түрээсийн байр айлын хашаагаар хоног төөрүүлж яваад 42 айлын төлөөлөл бидэнд хандсан юм. Тэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн анхны байршлыг болох Сонгон айхан дүүргийн Баян шөнийн шинэ эцэст баригдсан каркасыг харж 2 жилийг өнгөрүүлжээ. Түрээсийн мөнгө гэж сардаа 150 мянган төгрөг авдаг байсан ч 7 дугаар сараас хойш аваагүй иргэд өнөөдөр хүнд нөхцөлд амьдарч байна. Назуу компани болохоор төслөөс одоо юу гэдэг өөрсдийн нэрийг татаж авна гэдэг өгсөн байгаа гэсэн. Та хэдтэй уулзаад тавьж байгаа нөхцөлөд нь юу гэж ярьж байна. Одоо бол ингээд түрээсээ чи мөнгөийг чинь чөхгүй байрлага чинь байхгүй л гэсэн байр суурьтай байна. За Назуу компани бол ер нь бас заллим ихтэй юм биш. Яагаад тэгэхээр энэ компани одоо бид нартай 3 сард уулзаад энэ яг чөлөөсөн айлынхаа энэ каркас барьсан байрныхаа доотлын 4 айлынх нь эрхийг өөрөд шилжүүлээд авсан. Энэ шилжүүлж авахдаа за бид нар бол одоо энэ эрхээ шилжүүлчих юм бол банкнд тавиад энэ барилгаа бүрэн дуусгаад энэ 40 айлынхаа оруулна гэсэн. Тэгээд яг шилжүүлээд өгснөөс хойш ерөөсөө энэ барилга дээр юу ч хийгдэг. Ингэж байж байгаа л гинтхэн бид нар одоо хөрөнгө мөнгө боллоо. Одоо энэ төслөөс гарах саналаа гэр хороол хөгжлийн газар хөргүүлсэн л гэж ийм тааж байна. Тэгэхээр бид нар бол энэ бол бүр зохион байгуулалтаар биднийг одоо юу яасан бэ? Тэ залилсан байна гэж ингэж үзээд байгаа. Одоо 40 айл нэртэй 43 айл нэртэй чи юу 50 өрх байгаа шүү дээ. Би өөр энэ байрыг хариуцсан байрны дарга нагаа эхнээсээ дуустал одоо ямар санд ингээ явъя та гэд хүн амтэн чи айгүй хэцүү байс гэж гээл одоо яана байргүй болчлаа тэрнгүү болчлаа гэл ингээл ярина. Зарим би үдчлээ одоо яах вэ гээл тэгин. Одоо энэ тэнд амьдэр чинь бүр одоо шар хаданд байна, ховдод байна, хөвцгөлд байна. Тэгээ тал талд ингээд тарцсан. Ийм л энэ одоо энийг яаралтал арга хэмжээ авч өгөх. За одоо бид нар бол одоо энэ компаниас бол нэхэд их юм байхгүй. А тэгэхээр урдаас бол бид нэр орхонгүй очгойгүй юм болгож хайчхаад эцэс нь юу гэхлээр зэрэг та нар тоосгов, болок ав, юу ийсав, хайргав гэж ингэрээд тэрийг авах гэдэг хаанаас авах юм бэ гэдэг Төв аймаг гэж би хаавал Төв аймаг руу 2 залгаар явах тийм чадалч байхгүй. Одоо бид нар яах вэ гэхлээр одоо байнд оруулах чадахгүй бол одоо тэр түрээсийн мөнгөд өгмөр байна. Бид нар зөндөө одоо бас өрөнд орчихлоо. Өрөнд ороод энэ чи яаж үр энэ гэрээ шин одоо хашаатай ингээ орохлоор 160 мянган цаг бид нар хөлсөж байгаа юм. Тэгээ тэрнийхээ одоо бүсүүлдэ бүгжээ имгээ тавиад дууссан. Одоо миний бүгжүүлж одоо би бас л тавих байлгүй. Харин орон сууцыг бас бушуу түргэн гэх шин барьж өгөөл байранд бид оруулахгүй бол одоо бид нар ингээд энэ хөгшин чинь би энэ модоо гэрччихлээ. Энэ охин хичээлдээ замдаа явахгүй таслаж чана. Би болохоор тэр таксины мөнгө нэг яг нэг хайдгуурын засалдаг сүүний мөнгө бол нүүрсэндээ дарлагдж байна. Нүүрс нь болохоор нойтон байж байгаа. Тэгээ ингээд хатаагаал энэ ч одоо нэг шуудаа нүүрс 3500-аар авдаг. 3500 нүүрс чи нэг өдөр л төлнө. Хөгшин маань одоо ингээд дэвтэрт орчихлоо. Одоо энэ эцэст бол би хэцүү байна. Би модоо хөгшинтэй болох чи хэцүү биш тийм. Ийм их л амьдралтай байна. Тэгтэр би 190 мянган төгрөг авдаг. Гүрүүтэй байж байгаа дандаа. Манай өвгөн болохоор 240 мянган төгрөг нийтд байна. Бид хоёрын мөнгө хагас ч хүрдэггүй. Тэгээ бид тэр хоёулаа зээлтэй байгаа. 150 мянган Назуу компани өгөхгүй болохоор зэрэг би байр төрүүлсэн мөнгөд өгсөөр байгаа. За би энэ Айш хэрний 120 айлын 16-2-т тоод амьдарч ирсэн юм аа. Одоо ингээд ямар ч амьдралгүй болцсон. Айгүй хэцүү байна. Энэхүү төслийг Nazuu Properties компани гүйцэтгэхээр 2014 оны 9 дугаар сард айлуудыг нүүлгэжээ. Гэвч өнөөдрийг хүртэл дутуу орхисон каркас нэг суурьаас өөр зүйлгүй өдийг хүрсэн байна. Компанийн гүйцэтгэх захирал дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж өгөөгүй улмаас барилгын ажил үргэлжлэх боломжгүй болж төслөөс гарах хүсэлтэд өгсөн гэдгийг хэлж байна. Харин энэ талаар гэр хорооллын дэд бүтцийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний хэлцээний дарга Алтан төгс дараах тайлбарыг өгч байна. Ер нь бол Назуу компаниуд бол тэр тухайн байршил дээр нийслэлийн үргэлж хүнээ дагуу нийтдээ 10.811 сая төгрөгийн инженерийн дэд бүтцийн шугам татах ёстой гэдэг ийм гэрээтэй орсноос олгосон санхүүжилтэн 5 тэрбум 720 сая 667,218 төгрөгийг өнөөдрийн байдлаар нийслэлийн санхүүжилтээс авчихсан байгаа. Бас ажлын хэсэг орсон. Ажлын хэсгийн ажиллах явцад энэ компани маань одоо энэ асуудлаа шийдвэрлэнэ, тэгнэ гэдэг байдлаараа удаадараа алтан бичиг ирүүлж бидний жоохон хугацаа өгөөч, энийг шийдвэрлэнэ гэдэг тийм хүсэлтүүдийг ирүүлж байсан боловч хамгийн сүүлд 10 сарын 20-нд баха манайх эндээс татгалзъя гэсэн
татгалзах саналтай байна гэсэн санал өгөө явсан. Үүнээс үүнийг бол манай одоо бол нэгэнтээ төсөл хэрэгжүүлэгчийг шалгараад энэ хариуцлага үрээд орчихсон байж одоо юм ингээд болохоо боллоо гэдэг үүд шууд цугтаад ийм асуудал байж болохгүй. Ардны энэ хариудыг нүүлгэж гисэн энэ олон хүмүүсүүдийг шүндрэлжүүлчихсэн ийм байгаа нөхцөл шууд гарыг гэдэг зоргоор гардаг тийм асуудал байж болсон шүү. Энэ компанийн хувьд бол иргэдэг хохироогоод өнөөдөр манайтай иргэдтэйгээ хамтарч ажиллахгүй байгаа учраас энэ асуудал хүндрээд иргэд нь өнөөдөр түүнээс одоо зарим компаниуд бол бүрэн одоо энэ орчин суух зардлаа олгочлоо гэсэн асуудал бас байхгүй. Хэсэгчлээд олгоод, үе шаттай олгоод, иргэдтэйгээ тохиролцоод одоо дараад л бүрт байд юм. Эсвэл өөр орон байраар өөрсдөө түрээсийн орон сууцыг олж өгөөд хямд төрсөөр суцаар хангаад бэлэн мөнгөөр шийдэхгүй ч гэсэн бусад их усруудыг судлаад ингэ явж байгаа байхгүй юу? А яг энэ компанид хувьд бол ийм зүйл огт байхгүйгээр иргэдээсээ ч холбоогод талцсан. Одоо сүүлийн үед манай байгууллагатаач холбогдохгүй шууд гарыг гэдэг хүсэл тавьж байна. Ер нь бол аливаа төрлийн ажилд залгамж халаатай байх хэвээр. Ер нь би түрүүсээ сонгон шалралтаар авсан байх хэвээр. Ямар сонгон шалралтаа юу үнслээд олгосон юм. Тэр усууд алтан тушаалтнууд руу бид одоо ямар үнслэр энэ компаниг оруулаад одоо өндөр яагаад энэ хүндрэл үүсгэж байгаа. Энэ бол ер нь ихтэй ажилтны хариуцлага ганц нь тод жишээ шүү дээ. Тод жишээ тийм ээ. Тэгэхээр ийм байдлыг цааш нь гаргахгүй тулд ер нь бол манай төрийн байгууллагын юунд нэг хариуцлагын тогтолцоо гэдэг юм ерөөсөө хаанаа үүлэгдэж байгаа гэдэг нь харагдаж байгаа. Нэг хүн байж хагаад буруу шийдвэр гаргасан суулж ямар их хор учрал үүсч байна гэдэг. Одоо тэрийг арилгахын тулд дахиад хөрөнгө хүч, цаг хугацаа, олон хүн цагаа өөрийнхөө юу ухаанаа зараад явж байна шүү дээ. Нэг шийдэхийн тулд дахиад дээрэс нь иргэд маань энд хохироод дунд нь чирэгдээд одоо хэдэн жил энэ зүйлийг хүлээгээ явах уу гэдэг асуудал үүсэж байна шүү дээ. Ямар ч тач нийслэлийн зүгээс зохих санхүүжилтийг гүйцэтгэл үндэслэн өгчээ. Гэвч өмнөх удирдлагуудын буруутай шийдвэрээс болж санхүүгийн чадамжаа зөв тооцоолоогүй компаниг дахин төлөвлөлтийн төсөлд оруулсан өвлийн хүйтэн 40 айлын 200 орчим мөрөнийг өөрийн гисэн орон байргүй түрээсийн байраар дамжих нөхцөлийг бий болгосон байна.